Шинжлэх ухаан таны мэдхүн од мөндөр сувгийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч орчуулагч Мөнхбаатар болон Мөнхцөл биений бие шинэ дугаараа хүрэхээр бэлэн боллоо. Цаг хугацааны аялал нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Манай нэвтрүүлгийг өв соёл уламжлалаа дээдлэгч оюутлогоо болон UB Rice амттай сонголт ивент итгэн та бүгд түргэж байна. За өдрийн мэнд Мөнхбаатар. За өдрийн мэнд. За цаг хугацааны аяллаар өнөөдөр хаялаа 15 дугаар зуунд очино. За газар нутгийн хувьд арлын Японд очинаа. За Японы одоо яг тэр үеийн түүх маш сонирхолтой. За тэр талаар ярих гэж байна. За 15 дугаар зуунд яг тэр хавар нэг тийм Японы Сенгоку үе буюу одоо дайтагч аймагуудын эр үе гэж хоорондоо маш хэрэгний дантай нэг тийм үе байгаад нь 200 жил орчим үргэлжилсэн. За Хувлын хааны флот одоо очиод одоо тэнд камикадзе буюу бурхны шуурганд өртөөд ингээд эзэлж чадаагүй нэг тийм үйл явдал байгаа шүү дээ. Тэрнээс одоо нэг 100 гаруй жилийн дараа Японд үндсэндээ иргэний дайны байдалтай хоорондоо ингээд байнга байлдаг нөгөө нэг Шикоку, Кюшю, Канто гэсэн аймагуд ч хоорондоо одоо аймагуд л гэж одоо хэлмээр юм байгаа. Юуг нь газар нутгийн юуг нь бодоод үзэхлээр тэд нар ч хоорондоо байлддаг нэг тийм 200 жилийн ер нь дайнтай үе өнгөрсөн баг. За тэгээд энэ үе ер нь төгсгөл хавцаа болоод ирэхэд ерөнхийдөө нөгөө Японч нь одоо Японд ингээд янз бүрийн гадны Европын нөлөөнүүд ингээд орж ирээд за тэнд ингээд худалдаа наймаа эрхэлдэг нөгөө шашны миссионерууд орж ирдэг. За тэгээд тиймэрхүү гадны нөлөөнүүд орж ирсэн. За тэр үед өөрсдөө Японч гэсэн ерөнхийдөө нөгөө зүүн Азийн орнуудтай худалдааны харилцаатай тийм байсан байгаамаа. За тэгээд энэ нөгөө нэг шашны хүмүүс одоо миссионерууд ороод ирэхээр ч одоо шашин дэлгэрүүлэгч л гэсэн үг шүү дээ, тий. Тэд нар чи ороод ирэнгүүт Японы ард иргэд тэгээд Японы нөгөө том даймио гэдэг чинь феодал ноёд тэд нар нь одоо нөгөө нэг католик шашинд орж ирсэн байгаа юм л да. За тэгээд энэ хооронд ч юм аа тэд нар чи нөгөө хоорондоо дайн тулан хийхдээ одоо католик шашны дэмжлэгийг явуулдаг нөгөө тэднэр дамжиж орж янз бүрийн зэвсэг техникийг хэрэгэлдэг. Тэгээд ерөөхдөө нэг дайныг өдөөгд идэг. Тиймэрхүү одоо гадны нөлөөтэй шашны одоо улбаатай хагарал тийм Японд нүүрлэлсэн байсан байгаа. Одоо ер нь бид нэр Японыг төсөөлдөг шүү дээ. Ер нь маш одоо дотроо одоо тийм юниформ гэдэг шүү дээ. Чигт одоо тийм соёлтой шашинтай гэж ерөөхдөө бид нар Японыг төсөөлдөг. Тэгтэл яг тэр үе 15 16 дугаар зууны Японд бол нэлээд тийм шашны хувьд алгалсан шинжтэй. Ялангуяа баруун өмнөд нутгаар тэр хавар ер нь католик шашин нэлээд илэрсэн тийм байсан үе байгаад байгаа. За тэгээд нөгөө иргэний дайн чинь ингээд үргэлжлээд ноёд чи хоорондоо байлцаараа тэн дээр одоо Японы түүхэнд хамгийн бас чухал хүн тооцогддог, өндөр үнэлэгддэг удирдагчдын нэг нь бол Токугава Иеясу гэдэг тийм хүн одоо шогун болж гарч ирж байгаа. За энэ үед нөгөө нэг шогунд засгаас нөгөө татгалцсан. Тэгээд одоо Тойотоми Хидеёши гэдэг хүн нь болохоор одоо Кампаку гэж байгаа. Тэр нь бол яг эзэн хаан биш. Одоо нэг тийм засаг хаан гэх юм уу? Одоо дараагийн эзэн хаан одоо насанд хүрээ төрийн ирэхэ хүлээж авах хүртэл одоо тэр улсын ив нэгдлийг хангаж тийм байх үүрэгтэй нэг тийм одоо удирдагч гараад ирсэн байсан. За тэгээд тэр одоо нас барахад тэрний дараа Токугавагийн одоо Шокун засаг гэдэг засаг тогтож байгаа юм лээ. За энэ үед бол эхэндээ тэд нар чинь бас одоо Токугавагийн засагч юм болохоор бас ингээ худалдаа наймаа эрхэлдэг. Тийм байжсна нөгөө юуны шашны нөлөө нь хитрхи их болоод ирсэн. Нөгөө одоо өөрийг нь эсэргүүцдэг даймионууд нь бас ингээ католик шашинд орж ирсэн. Тэр үе чинь 6 том ноён байжснаас 2 нь католик шашинд орсон гэхээр чинь одоо үндсэндээ улс төрийн 3/1 нь шахуу католик шашны нөлөөтэй болцсон байгаа байхгүй. Энэ нөгөө колоничлын янз бүрийн тактик байгаад байгаа шүү дээ. За Испани, Англи, чи ерөнхийдөө шууд цэргийн одоо ялангуяа аж үйлдвэрийн хувьсгалын үед чинь ингээл цэргийн хүчээр одоо төрөмгийлдэг. Испани, Португал болохоор шашнаар төрөмгийлдэг. Нидерландууд болохоор ерөнхийдөө нөгөө компаниар цэвэр одоо худалдаа найманы нөлөөгөөр ингэж явдаг нэг тийм колоничлын өрмөцгийн шинжтэй байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол шашнаар нөлөөлөх гэж их л оролцсон байгаа юм. За тэгээд тэр үед одоо нөгөө Испани, Португал ихлээр одоо Япончуудын хувьд хаа байсан ертөнцийн мохортой байдаг. Одоо хаанч үед нэг тийм газар гэж ойлгож исэн чинь 16 дугаар зууны сүүлээр Филиппинийг эзлээд авцсан.
Испанчууд. Тэгэхээр нөгөө хаа байсан сургаггүй ус гэжсэн чи бүр хаяанд ирчихлээ шүү дээ. Тэгэнгүүт л Япончууд ер нь сандарч ихсэн байгаа юм л. За эн чи ер нь манай энэ хавийн бүс газар нутгийг одоо бүс газрыг ер нь тойроод бүчээд эхэллээ шүү гэх тээ. За тэр үеэс ер нь одоо энэ Испани Португалийн шашны нөлөө, худалдаа 8-ны нөлөөг хязгаарлах, эдийн засгийн нөлөөг хязгаарлах тийм талаар л ер нь бодож ихсэн байгаа юм л да. За тэр түрүүн хэлсэн тэр Тоётома Хидеёши гэдэг тэр засаг хааны үед одоо загалмайтны шашинчдын 26 хүнийг барьж цаазаар авч одоо цэрлэл болгож байгаа. Та нар одоо шууд ёо гэсэн байгаа юм л да. Манайхаас ёо. Та нарт одоо манай шашин түгээх мөгөг танаа шашныг одоо хүлээн зөвшөөрөхгүй гэдэг ингээд тэгэд ер нь хөөсөн л байгаа юм. За тэгээд Токугава ч шогон болж гарч ирэнгүүтээ энэ уламжлалыг ерөөхдөө үргэлжлүүлээд аваад явсан. За энэ одоо 1597 яг 1690 онд биш яг 1600 онд Токугава ч өөрөө шогон болж байгаа. За тэгээд энийг нөгөө цаг хугацааны баримжаагаар бодоод үзэх юм бол за Монголын төвхтэйг харьцуулаад бодглохлоор Монголд одоо феодалын бүтрэл нэлээд амжирсан. За халах зүүн гарын зөрчил нэлээд амжирсан хоорондоо дайнтай тийм. Монголд буддын шашин дийлгэрч байгаа. Тод бичиг зохиогдсон. За тэгээд 1635 онд чинь манай анх дугаар богд зан базар төрж байгаа тийм. Ийм үетэй одоо давхсаж байгаа. Тэгээд цаг хугацааны баримжаа олох зорилгоор ингээд баримжаа өгч тийм. За 1614 онд Христос шашны бүрмөөс хойрсон. За 1620-ад оноос эхлээд европчуудыг өмнөдийн зэрлэгүүд буюу намбан гэж нэрлэж эхэлж байгаа. Одоо өөрийнхөө шашин соёлыг одоо голлох хэлбэрээр нь авч үлдэх гээд тэр чинь европчуудын зэрлэг бүдүүлэг ер нь жоохон тухайн европчууд ч нэг одоо дэлхийг одоо янз бүрийн газар орнуудыг нээгээд колоничлаад ингэж явж байгаа боловч ахын төвшөнд нэлээд заваан байсан шүү дээ. Тийм учраас тэр чинь юуны Ромын нөгөө одоо нөгөө нэг аюух усанд ордог цэвэрхэн байдаг тэрмэр соёлж байхгүй болсон. Ерөнхийдөө нөгөө нэг усанд баг ордгоо баг Испаний хэн гатан бил амьдралдаа нэг хэдэн удаа усанд орсон ч гэтгэлээ нэг тиймэрхүү асуудлууд яригдээд байдаг шүү дээ. Бидний тэгээ одоо нөгөө л мөрөөдөд идэг хотууд чинь нөгөө суурин хэрэгжлэр удаан амьдарсан мөртлөө бохир ялгацаа цэвэрлэх нөгөө цэвэрлсэн тийм нэгдсэн цэвэрлэгээний систем байхгүй тэгээ цонхороо гаргаж асгадаг байсан. Тийм нөгөө шөхөр мөхөрч одоо цонхоор асгаж байгаа нөгөө ялгацснаас хөрийг хамгаалах гэж тийм. Тэгээ нөгөө юун дээр гიშхэхгүй тулд тэгээ годомжинд байгаа тэр бас шийсэн дээр гიშхэхгүй тул өсгийдэ готлоо өссөн гэлдэг шүү дээ. Тэгэхээр ер нь заван бохир хүмүүсээс учраас ер нь өмнөдийн зэрлэгүүд гэж нэрлэдэг болцсон байсан байлээ. Тэгээд нөгөө ер нь Испани Португалийн нөгөө колоничлох байлтын эзлэх тэр тактикийг ерөнхийдөө ойлгоцсон. Тэгэхээр одоо эхлээд нэг шашнаа түгэж байгаа. Тэгээд тэрүүгээрээ дамжуулаад нөгөө ноёдын язгууртнуудыг базаад тэгээд тэрүүгээрээ одоо тухайн улсад нөлөөгөө тагтаад улмаар бүр зэвсэг мэсэг оруулаад бослого дэмжлэг гаргаад тэгээд колони болгох юм байна гэдэг тактикийг ерөнхийдөө тохиогоо ойлгосон байгаа байхгүй. За тэгээд ерөнхийдөө хил хаах бодлого эхэлж байгаа юм. За тэгээд 1623 онд хамгийн сүүлчийн Английн пүүс одоо хаалгаа барьсан. За энэс нэг жилийн дараа Испани сүүлчийн хөлгөн гоц одоо Японы арлаас хөөгдсөн гэд 1623-24 оны үйл явдлууд ингэ болж байгаа. За эн чинь бол бас нэг шууд хүлэн зөвшөөрчихгүй шүү дээ. Яг л нэг тухайд Японч тодорхой хэмжээний нийгмийн бүлэг нь католик шашинтай болцсон. Тэгэхээр шууд Аз гэж явчихгүй байхгүй. Тэгэхээр тэрнээс болж юу болж ийм гэхэл 1637 онд Шимабарагийн бослог гэж нэг юм гарч байгаа. За энэ бослого энэ Шимабара гэдэг нутагт нь болохоор Арима гэдэг ерөнхийдөө католик шашинд голлсон овг аймаг. Бүтэн овг аймаг ингээд гол ийм католик шашин голлцсон болж байгаа. За тэднийг хөөгөөд эрх мэдлийн одоо хурааж аваад оронд нь Мацукара, Терезава гэсэн хоёр одоо шинэ одоо овгийг одоо тэр Шимабарагийн эзэмшил болгоод өгсөн юм байна л да. За тэгэхээр тэрнээс болоод ингээд асуудал үүсэж эхэлж байгаа. За тухайд болохоор нөгөө одоо эрх мэдлийн гол төв одоогийн Токио хот тухайд бол Эдо гэж нэрлэж байна. Яг энэ Токугаwa үеийг ч юм болохоор бас нөгөө Эдогийн үе гэж нэрлэдэг тий. Тэгэхээр Эдо цайзыг бариулах гэж байгаа юм чинь асар сүртэй цайз хэрэм бэхлэл дээр бүх юм барих хэрэгтэй шүү дээ. Тэр нөгөө эрх мэдлийн төв одоо болгох гэж байгаа учраас тий. За энэ нэгдүгээр тэр цайзыг бариулах гэжсэн, хоёрдугаар за одоогийн
Филиппиний Манил хот байдаг. Лузон гэдэг арал. Тэр Лусонч гэж нэрлэдэг те. Тэр арлыг одоо байлдын эзлэхээр бас төлөвлөжсэн байгаа. Тэгэхээр нэг эзэнт гүрний империалист сонирхол бас бий болцсон байсан юм л да гоё тийм. За тэгэхээр тэрэн дээр чинь нэг шинэ газар нутгийг эзэлж авсан нөгөө хоёр овгийнхэн чинь за ялангуяа тэр Терасава гэдэг овгийнхэн ч юм болохоор эзэн хандаа нэр болохын тулд за тэр энд цайз байгуулах аян дайнд их хэмжээний ханд хөрөнгө өгөх хэрэгтэй шүү дээ. За тэхийн тулд маш их алба өгч авч эхэлсэн. Тухайн тэр одоо Шимабара гэдэг нутгаасаа за энээс нь болж бослого гарсан. За энэ бослого нь болохоор бас нөгөө харьцангуй зүгээр нэг ард иргэдийн дургүйцэл тэмцэл энэ төр гэхээс илүү нэлээд зохион байгуулалттай байсан. Үгсэн тохирч хагаад нэг хэд хитэн газар зэрэг бослого гаргасан. Тэгэхээр эн чинь нөгөө нэг цаанаасаа зохион байгуулалттай гэдэг чинь одоо их тийм католикуудын нөлөө бас байгаад исэн гэж үзээд байгаа байхгүй. Ер нь түүхэн бичгтээ тэгж бичээд байгаа. Нэг талаас Токугавагийн шоугун одоо тэр нь болохоор Дачи Ист Индиа гэдэг дэмжлэгтэй. Нөгөө л Нидерландууд явуулж шүү дээ. Одоо энэ ер нь дунд 15 16 дугаар 100-ны дэлхийн түүхийг ярихад одоо Дачи Ист Индиагүй юм байхгүй тий. За нөгөө талаас болохоор Японы католик шашинтнууд дээр нэмээд Ронинууд. Ронинууд гэхэр чи одоо нөгөө засаг захиргаагүй эзэнгүү болцсон самуранууд. Энэ яг махчилж орчуулах юм бол тэнмэл самурай гэж орчуулагдах гэдэг юм л. Гэхдээ яг нэг тэнэд яваад исэн байхгүй л ахalta зүгээр л эзэн харьяагүй болцсон нэг тийм. За тэгээд цаана болохоор спам мартгуулийн нэмжлэгтэй. Тэр чинь нөгөө үнэхээр яг шууд зэрэгжээд эхэлж байгаа байхгүй нөгөө босгч чинь. Тэгэхээр чи яалчгүй зэвсэг техникийн нэмжлэгтэй, зохион байгуулалтын нэмжлэгтэй байсан гэдэг нь мэдэгдээд байгаа юм. За тэгээд энэ бослого гарлаа. Бослогын тэргүүлэгч нь 16 настай Амаско Широ гэдэг ийм залуу хүн гарч ирж одоо тийм бослогыг тэмцэлж, бослого тэмцлийг тэргүүлж явж исэн байна. За тэгээд Терасава өвгийн ингээд хоёр цайзыг ингээд бүслээд тэгээ ингээд бүсэлд суугаад ингээд антуулаанаа бэлдээд байжсэн чинь одоо Кюшүгийн гол цэргүүд ороод ирсэн. За тэгэнгүүт чинь нөгөө босгч чинь буцаад нөгөө бүслэлтэндээ тэр нөгөө хуучин одоо тэр Арима өвгийн нутгэлжсэн хараа цайз гэдэг байна. Тэр хараа цайзд нь одоо нураацсан. Гэхдээ нөгөө буцаж очиад тэр бас нэг тодорхой хэмжээний сэргэн босгоод одоо шивэлэн суунагддаг шүү дээ. Одоо үзүүртэй модон хашаа босгож байгаа байхгүй тий. Тэр одоо багийн юм давж чадахгүй тий. Тийм одоо хүрээ байгуулад ингээд суучиж байгаа. За энэ үед болохоор Токугава Иемицу гэдэг хүн шогноос сууж исэн. Токугава Иемицугийн ач хүн. Токугавагийн 3 дугаар үеийн одоо шогун гэсэн үг тий. За шогун чинь нөгөө хараа цайзаа бүсэлж авчаад нөгөө Нидерландаас авсан, Дачи Ист Индиагаас авсан их буугаараа бөмбөгж эхэлсэн. За тэгтээ энэ ер нь бол хэдэн сар үргэлжилсэн энэ бүсэлж чинь ингээд өвлийг дамнаа явчихж байгаа байхгүй. За тэгээд нөгөө өвлөөс ингээд янз бүрийн дайн тулаан чинь сонжирсаар хагаад ингээд өвл хурцглээрээ за нэг өлцөглөн нөгөө хөлдөж таарах. За тэр нөгөө хүмүүсийн бие муудад эхлэх чи өвчин тахал илэрдэг те. За тэрнээс болоод одоо хоёр талд бас нэлээд хохирол амссан байна л да. За тэгээд оролцсон цэргийн тоо гэвэл Токугавагийн талаас нэг ерөнхийдөө 200 мянга гэж байгаа. За энэ болохоор нэг одоо цэргийн ард тал ханган жонгожийг хариуцдаг зүгээр нэг зэвсэг мэрэгжлийн цэрэг биш нөгөө жирийн ард иргэд мэрэгд оролцсон тоо гэж юу үзээд байдаг. За босгчдын талаас болохоор 40 мянга. За шогун талаас нэг 10 мянган цэрэг амнасаа алдсан. 10 мянган цэрэг шархацсан. Босгчд нь бол 37-аас 40 мянган хүн байсан. Тэд нар болохоор ерөөхдөө бүгд өгч дууссан гэдэг. Тийм бас их том бослогыг бас их тийм хохиролтойгоор бослогыг дарсан нэг юм үйл явдал болж байгаа. За тэгэхээр энэ болохоор ер нь одоо Японы хаалттай үеийн яг эхлэлийн цэг гэж тооцогддог. За энэ тулаанд болохоор нөгөө алдартай бид нар бас зөндөө сонсч ирсэн баг та Мусаши Миямото гэж Японы алдартай зохиолч одоо сэлэмчин хэрүүл тулаанч гэдэг тийм одоо Японы самурай ч нэг хэрүүл тулаанаараа алдартай шүү дээ тийм гүн ухаанд нь зураач уран бичээч гэдэг тийм хүн оролцож исэн тэр хүн болохоор одоо 60 гаруй хэрүүл тулаанд ялсан тийм нэг тийм бас юм Японы түүхэн хүн байдаг. Тэр хүн одоо энэ тулаанд оролцож ирсэн гэж. За хоёлаа төр завсарлаа.
Ивент итгэгчид урдъя. За. Цаг хугацааны аялал нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг Өв соёл уламжлалт эдлэгч оюутлага компани ивент итгэж байна. За оюутлага компани маань бид нар бол нөгөө зөвхөн өмнө говьд уул уурхай үйл ажиллагаа явуулаад байна гэж бодоод байна тий. Гэтэл мэдээж тэнд үйл ажиллагаа явуулаад бүтээн байгуулад олон мянган монгол залуучууд өөрийнхөө ур чадвар мэрэгчлэрээ ажиллаж байгаагаас гадна маш олон нийгмийн сайн сайхны төлөөх нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанууд зохион байгуулд юм байна. За тэднээс нь дурдвал 2010 оноос эхлээд дэлхийн болон Монголтой өрсөлдөх чадвартай мэрэгжилтнүүдийг бэлтгэх зорилгоор 1130 гадаад дотоод сургалтын тэтгэлгийг гартуулсан байгаа юм байна. Мөн Монгол улсын өнцөг болонд бий болсон хариуцлагагүй уул уурхай нин жанраас үүсэн бий болсон хөндөгдөж эндсэн газруудад нөхөн сэргээлт хийдэг юм байна. Одоогийн байдлаар ойн салбарын чадваржуулан 100 сая модыг тарьчаад байгаа юм байна. За тэгээд мөн Монгол орны усны нөөцийг хамгаалах, тогтвортой хэрэглээг бий болгох зорилгоор усны хэрэглээний жилдэг шийдлийг тодруулах оюутлахын тэмцээнийг оюутлахын компаниас зарладаг бөгөөд 2 дахь жилдээ энэ жилдээ зарлаж байгаа юм байна. Тэгэхээр энэхүү уралдаанд нь усны салбарын судлаачид, усны хэрэглээг дэвшилтэд арга техник нэвтрүүлсэн байгууллага хүмүүс оролцох боломжтой юм байна. За тэгэхээр та бүхэн оюутлахын компани энэхүү сургалтын хөтөлбөр байна, тэтгэлэгтэй хөтөлбөр байна, тэтгэлгүүд байна, мөн нөхөн сэргээх үйл ажиллагаа болон гүний усыг хамгаалах, усны хэрэглээг сайжруулах, түүний шийдлийг олох талаарх сонирхолтой тэмцээний талаарх мэдээллийг оюутлага компани цахим хуудаснаас дэлгэрэнгүй авч болох боломжтой байна. За оюутлага одоо баярлалаа. Манайхан сая 100 оюутлагад хамтран ажиллаад оюутлахаар явсан. Хамбогд сумд очсон, Дэмжгийн хийдээр очсон, Өмнөгов аймгаар очсон, Гүний урхаар орсон. Үнэхээр гоё юм бэл. Тийм бахархмаар сэтгэл төрсөн. Яагаад тэгэхээр Монгол залуучууд дэлхийн хэмжээнд дэлхийд ховор тооцогдох бүтээн байгуулалт байхгүй юу? Газрын гүнд 1300 м хугацсан тий. Энэ бүх бүтээн байгуулалтыг Монгол оюун толгоогоор Монгол хүний гараар бүтээсэн. Тэгээ Монгол залуучуудад одоо тэнд нь ажиллаж байгаад үнэхээр баяртай байгаа. За ивент итгэжтэй баярлалаа. Би ч одоо яг тэр 1344 м-ийн гүнд 2 жил ажилласан шүү дээ. Өчигдөр бүр уурхан гүнд ажилласан юм уу? Тийм шүү дээ. Гүнд одоо нөх сохор нам болтлоо 2 жил ажилласан шүү дээ. Тийм үү. Тий, тэгээд яг оюутлагын тал дээр бас манайхан бас яаран дүгнэлт, дутуу дүгнэлт хийхээс өмнө бас судалж үзээсээ ер нь орчин үеийн уурхайн жишг мишиг ер нь ямар байд ингээд одоо ингээд яг нэг хуучин нэг эрдэнэ туурхай муурхайтай харьцуулаад янз бүр ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр нэг орчин үе цагаар байдаггүй гэдэг шүү дээ. Орчин үеийнхтэй харьцуулаад бас олон улсын уурхайн жишгтэй харьцуулаад Монгол дотор явж байгаа уурхайн жишгүүдтэй харьцуулаад тэгжиж бас оюутлагын талаар ингээд өөр ингэсэн дүгнэлт бодолтой болоосоо гэж бас хэлмээр санагдаад байт. Тий, би бас нэг зүйлийг хэлмээр байдаг. Манад ямар ашигтай ингээд байдаг те татвар төлж байгаа. Хамгийн том ашиг нь юу гэхээр Монгол хүмүүс ажиллаж байгаа тийм. Яг үнэ. Нийгмийн даатгалын шимтгэлээ Хуамын орлогын татвараа төлж өгөө. Улс орныхоо төсвийг бүрдүүлж ин маш олон мянган залуучууд ажлын байртай байна. Ажлын байртай байна гэдэг чинь өөрөө хүний хувьд тогтвортой орлоготой байна. Гэр бүлийн уур амьсгал хүртэлтэй хүүхдүүдийнхээ боловсролд анхаарах боломжийг бий болгодог. Тэгээ эн чинь нөгөө хамгийн наазах нь нөгөө оюутлахын чинь нөгөө автоматжуулалтын ямар төслийг дэмждэг байхгүй яг тэгвэл аль болох олон монгол хүн ажиллуулахын тулд тэр уурхад ямар нэгэн автомат хөрөмжөнд төр ажиллуулах ерөөсөө дэмждэг. Тийм үнэлэгт. За баярлалаа. За ивент итгэжтэй баярлалаа. За хоёлаа нэвтрүүлэгтээ уцаж оръё. За ингээд одоо үндсэндээ 1630-аад оноос эхлээд за өмнө нь бол Сенгоку гэж байсан. Одоо ингээд 30-аад оноос эхлээд хаалттай улс буюу Гинжит улс гэдэг одоо махчлал тэгж орчуулагдахаар юм билээ. Тийм одоо буюу Сакоку гэдэг нэртэй ийм бодлоготой болж байгаа маа. Тэгээд за тухайн ч нэг Испани, Португал, Англи гэл нэг хэдэн колоничлогчид үндсэндээ дэлхийг хуваагаад авсан байсан шүү дээ. Тэрнээс л сэргийлэх гэж байгаа байхгүй юу? Харин тийм байна. Тий. Тэгэхээр чин одоо ингэ цаг үеэр нь одоо түүхийг за хэрвээ гэж байхгүй гэдэг. Тэгэхдээ бодоод үзэхлээр тухайн үед одоо энэ нэг колоничлогчдын хамгийн их одоо өлгөж явдаг ашигладаг юм чи дотоодын зөрчил байхгүй тий. Тэгэхээр тухайн үед дотооддоо ингэ зөрчилтэй байсаар гал одоогийн Япон гэдэг улс чинь Өмнөд Америк шиг Төв Америк шиг болцсон бол яах юм бэ? Төв гэдэг чинь ингэ шал өөр. Одоогийн Япон улс ингэ одоо Испани хүмүүсээр дүүрсэн байсан бол төсөөлөх үгээс тий. Тийм байна. Тийм бүр шал өөр түүхэн шал өөрөөр ирэх хэрэгтэй байхгүй. Тэр чинь тэр агуулгаараа геополитик мэлитик чинь ингээд шал өөр болол явчихж Японоор дамжуулан магадгүй Монгол руу шинэлүүлээд явчих байх магадaltaй байхгүй тийм. Тэгэхээр бас нэг колоничлын эсрэг бас нэг хүчит баг нь болж зогсож исэн. Тийм одоо хүмүүс ч Япончууд байгаад байгаа. Энэ ер нь амар сонирхолтой юм билээ. Үргэлжлүүлээд цаашаа юу болсон ингээд бодглохлоор тэгэхээр яг харахгүй тухайн үед чинь зүүн өмнөд Азийн орнууд нь цэцгэрэг колони болсон байгаа юм биш үү?
тойроод бүччээд байгаа байхгүй юу? Филиппин тий. Тэгээд нөгөө харт эмхний дайн дээр нэг манжичин ус чи ялагдчихгууд англи ороод ирчихэж байгаа. Тэгээд үндсэндээ 2-3 талаас нь ингээд колоничлогчд ингээд ороод ирсэн. Тэгээд Токугавагийн гол барьж исэн бодлого нь болохоор бид нар дотоодоо ямар нэг байдлаар тогтвортой байх хэвээр ер нь хичнээн гадна ертөнцөөс хаалттай болсон хамаагүй дотоодоо эв нэгдэлтэй байж ижил энэ гадаадын энэ колонийн нөлөөг хязгаарлах юм. Тэгжиж бид нар одоо Японы гэдэг үндсэн хэмээг хадгалж үлдэх юм гэсэн одоо маш асар түүхэнд Японы түүхэнд чухал үүрэг үүсгэсэн тийм одоо шогуунт удмынхан байгаад байгаа байхгүй тийм. За тэгээд үндсэндээ соёлын харилцаа баг үндсэндээ байхгүй болсон. За гадаад харилцаа тодорхой хэмжээнд байсан нэг дөрвөн бомбтор хөдөлთა хийдэг байсан гэдэг одоо удахгүй ярих юм. Тэрэн дээр нь болохоор одоо шогун үндсэндээ монопол тогтоосон. Тэнд ямар ч хөлөө хөдөлთა байхгүй. Бүх юм одоо гадаад хөдөлთა тэр чигээр төрийн бодлоготой болсон гэсэн. За энэ Сакоку үеийн хуулийн зарим нэг заалтаас нь хэлээ л да. Японоос хинч явж болохгүй. Ерөөсөө хинч явж болохгүй. Явбал өгөх ялтай. Яг тэр хууль гаргах үед гадаад гацсан байна. Ирж болохгүй. Ирүүл өгөх ялтай. Шууд цаазараа гэдэг. Шууд ингэж хатуу тогтоосон байгаа. Тэнд одоо маш чангал байхгүй болохгүй шүү дээ. За тэгээд хууль бусаар газарсан гадаадын ямар ч итгэдэг цаазар авнаа. Загалмайтны шашныг улс даяар хориглосон. Католик японочдод нэг бол шашнаас урвах эсвэл эрүүдэн шүүгдэх, цаазлуулах гэдэг сонголт тулгарч ирсэн. Нууцаар Христос шашин шүтсэн хүнийг олж илрүүлсэн хүнийг шагнадаг байсан нөгөө информант мэдээлэгчтэй, оligчд. Тийм хүмүүсийг одоо хаана л ямар нууцаар ингэ шашин шүтэж जैन загалмайт нь одоо гэртээ загалмай тавьсан нөгөө Мариягийнхаа хөргийг тавьсан тийм хүн ямар хүн бэ тэрийг одоо олж илрүүлсэн хүнийг шагнадаг тийм. За энд хүмие ёслол гэж нэг юм хийдэг байсан байгаа. Яасан гэхээр одоо чи Христ шашин байж шашинтан байжгаад одоо би боллоо энэ шашнаас боллоо гингүүд нөгөө нэг чи авчираад Иесус Христос эсвэл одоо онгон Мария тий ариун Марияг нь хөрөг дээр гიშглүүлж дэвсүүлдэг. Тэгжиж одоо өөрийнхөө шашнаас урвсан гэдгийг одоо баталдаг тийм л байсан юм да. Тухайн үе чинь үнэхээр шашинда тухайн шашин амир хүчтэй юм чинь тий. Тэр үнэхээр урвсан хүн л тэгж чаддаг байсан юм л да. Тэгээ бодвол одоо үнэхээр чадахгүй байгаа нь яг дэвсгэнгүүт чадахгүй байна гэдээ алуулдаг байсан чинь бараг л тийм байсан байж магадгүй тий. За худалдааг бол ерөнхийдөө зөвхөн Нидерландчуудтай гэдэг. Яг тэгвэл нөгөө онцлог нь бол Нидерландуудын онцлог нь болохоор ямар ч тийм шашны агуулгахгүйгээр тийм одоо колоничлыг хийдэг байсан учраас тэр чинь бас нөгөө бүр хаачвал тэр чинь нөгөө худалдаа гэдэг чинь бас улс хөгжих үндэс шүү дээ. Тийм болохоор тэгж зөвхөн Нидерландуудаа хийдэг байсан. Тэгээд Европчуудын хувьд болохоор одоо энэ нь болохоор нэвтршгүй хаалттай болсон юм байна гэсэн тийм тухайд тодорхойлж ирсэн юм билээ. За тэгээд үндсэндээ 4 бомбтаар худалдаа хийдэг байсан. Нагасаки бомб гэж байна. Нагасаки бомбтаар Хятадтай худалдааг ийн. За Хятадаас юу болдог авах гэхээр торг, ном содор. Тийм одоо тэр чинь бас одоо нэг шинжлэх ухааны хувьд бас хөгжих хэрэгтэй гэж байна тийм. За Нидерландтай худалдаа хийдэг. За юу авдаг вэ гэхээр цэрэг зэвсэг авна. Цэрэг авахгүй зэвсэг авна. Дээрээс нэг янз бүрийн оньсон бүтээгдэхүүн одоо цаг маг гэдэг ч юм уу тийм. Тий. Тэгж авдаг. За Цүшима бомбтойгоо тэр бомбтойр болохоор солонгостой харьцсан. Хүн орхоод аавна, хөвөнд аавна гэд солонгосын одоо яг үндсэн бүтээгдэхүүнүүд байгаа шүү дээ. Сацума бомбтойр болохоор Юку гэд одоо Японоос Тайван за тэгээд тэр үргэлжсэн нэг тийм нумарсан арлууд байгаа шүү дээ. Тэр арлуудтай худалдаа хийдэг. За Мацумаe гэд тэр бомбтойр нь болохоор Хоккайдо арлын Айну иргэдтэй худалдаа наймаа хийдэг. Тухайн нөгөө айнуучууд чи яг нөгөө нэг Японы нөлөөний ард гэж явдаг. Гэхдээ яг Японы нэг аймаг болж ороогүй л байсан юм бэл. Тийм тэгэхээр нөгөө нэг айну иргэдээс чи нөгөө салмон яргаазгас. За тэгээд ангийн өсмөс гэдэг нөгөө хоошоо ингээд уулархаг хангаа бүтээгдэхүүнүүд байгаа шүү дээ. Тийм одоо бүтээгдэхүүн авдаг байсан. За өөрсдийнх нь гол экспорт нь болохоор алт мөнгө. За мөнгө ер нь айгүйх голдог гэсэн. Тэгээ нэг ич нэг худалдаа наймаагаа ингээ мөнгөөр хийсээр байгаа сүүл рүүгээ мөнгөгүй болоод нэг тиймэрхүү аюул үүснээс болоод бас мөнгөөр худалдаа хийх хязгаарлалсан мөрсөн гэд тиймэрхүү бас түүхэнд нэг үе байд юм л. За шаазангаар цагаан будаагаар худалдаа наймаа гэдэг. Тийм байсан. За энэ үе чинь болох нэг Оросын эзэнт гүрэн чинь тэлж байгаа шүү дээ. За тэлж явсараа бүр ингээ Сибирь Сахалиныхаа Камчатк Курили арлууд гэхээр ороод ирсэн. За тэр үед болохоор орж ирээд
одоо Японтой худалдаа 8 хийя гэсэн чинь за бид нар бол зөвхөн Нидерландтай худалдаа 8 хийнэ. Өөр ямар нэгэн Европын хүчтэй харьцахгүй гэдэг ер нь тэгж одоо Оросууд хаант Оростой харилцаа тогтоогоос татгалзаж исэн гэд. За энэ бас их гоё. Бодглохлоор үндсэндээ энэ 200 жилийн Сакокугийн 200 жилийн хугацаа чинь үндсэндээ ямар нэгэн дайн тулаангүй байхгүй. Тэгэхээр яг энэ дунд зууны буюу одоо яг 15 6 дугаар зууны үед бүтэн 200 жил ямар нэгэн дайн тулаангүй байсангүй бараг л байхгүй дэлхийн ямар ч улсын түүхэнд байхгүй. Тэрүүгээр айгуу гоё. Хэдийгээр хаалттай ингээд тэгтээ багахан хэмжээний юутай худалдаатай боловч дотооддоо айгүй сайн хөгжиж исэн. Үндсэндээ бүр ингээд юуны яг тэр хаалттай 200 жилийн өмнөх үе дараах үе хоёрын хооронд эдийн засгийн бааз суурийн хувьд бүр тийс ондоо болсон байхгүй. Дотоодын гар урлал энэ бүх юм чинь амар хөгжчихсэн. За тэгээд соёлын хувьд харьцангуй юниформ болж эхэлж байгаа. Энд чинь нөгөө өмнөх ингээд аймаг болгоно өөр өөр соёлтой. Чингис хааны үед тэгсэн шүү дээ. Ингээд Монгол гэсэн нэгдсэн соёлыг Монголын одоо эзэн төрний үед хэмжээнд их Монгол улсын хэмжээнд ингээд ерөнхийдөө тархаж байгаа шүү дээ. Яг нутаг болгон бага өөр өөр гэсэн онцлог байна. Гэхдээ нийтэр чинь гол нь хуулиар тархаж байгаа байхгүй. Хуулиар хууль чи ёс болдог шүү дээ. Одоо ингээд удаан хугацаанд тогтоод ирэхээр тэгэхээр хамгийн гол тэр одоо Японы нэгдсэн identity гэдэг юм чинь одоо яг энэ Токугагийн 200 жилийн хаалттай үед бий болж байгаа байхгүй тий. За тэгээд энэ нөгөө нэг нийгмийн дөрөв давхрах гэж байгаа юм. Хамгийн нэгдүгээрт нь самурай үе дайчтай. Тэр хоёрдугаарт нь тариачд орж байгаа. Бас аюул чухал нөгөө нэг эдийн засгийн бааз суурийг бүрдүүлж штэ. За энэ загасчид бас ороод явчих واخ. За дараа нь гар орчод. Тий одоо өрхийн үйлдвэрлэгч гэсэн үг штэ тий. За тэгээд дөрөвдүгээрт нь худалдаачд гэж байгаа. Худалдаачд хамгийн доор орж байгаа нас сонирн байгаа. Ямар сонирхолтой юм тий. Тэгэхээр нөгөө эдийн засгийн онцлог байгаа шүү дээ тий. Өөр бусад улс орнууд байсан бол худалдаачид ер нь язгуурсны дараа л орно шүү дээ. Харин тий. Тийм байсан байгаа. За тэгээд ингээд одоо эдийн засаг дотоодын тариалан энэ төр ингэж сайжирч явсаар хагаад 18 дугаар зуунаас сүүлийн үе гэхэд Япон улс 30 сая хүн амтай болсон гэдэг. Тэгээд тухайн үед бас нэлээд ихт тооцогдож байгаа. Газар нутгам жоохон шүү дээ. Тийм тэгэхэд 30 сая гэдэг бол маш их байна тий. Тэгэхээр үндсэндээ нөгөө нэг газар нутгийн одоо судалгаанууд байгаад байдیں۔ Төдий хэмжээний ойт хэрийн талбай, төдий хэмжээний одоо хээр талч гэдэг юм уу? Тийм газар байнгут тэр чинь бүр калориор нь тооцсон байдаг байхгүй. Тийм хэмжээний хүн амьдрах боломжтой энэ төр. Тэгэхээр ер нь 30 сая гэдэг нь тухайн үеийн өрхийн үйлдвэрлэлийн юугаар нь бодоход дээд хэмжээнд тулсан л байгаа юм л та. Эннээс илүү одоо өөр популяшн буюу хүн амын хэтрэлт үлцгэл нь ямар нэгэн дайн тулаангүйгээр гамшиггүйгээр үлцгэлэн тохиолдох аюулын хэмжээнд хүрч ихсэн байгаа. За тэгээд энэ санкин котай гэдэг нэг ёс байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр нөгөө даймио гэдэг феодал ноёдыг ингээд ээлжлээд юунд эдо тавчирч амьдруулдаг нэг хэдэн жилээр. За. Тийм тэгэхэр чи нөгөө нэг тэр чи нөгөө ноёд чинь очиж амьдрахлаараа тодорхой хэмжээний эдийн засгийн одоо инсентивийг бас тэр эдо руу татчихж байгаа байхгүй. Тэгэхээр эдо хот одоо асар их тийм хүн амтай эдийн засгийн хөгжил сайтай болох нэг гол үндсэн шалтгаан нь энэ болчихж байгаа. Тэгээд дээрэс нөгөө нэг ноёдууд яг үнэнч байх энэ тэр одоо тэр шалгуур үзүүлэлт бас болоод шүү дээ. За тэгээд ерөнхийдөө эдо хот өөрөө болохоор 1 сая хүн амтай гэдэг чинь одоо 1700 үед баг дэлхийн хамгийн олон хүн амтай. Мегаполис шүү дээ. Яг тийм мегаполис болсон байгаа байхгүй. За тэгээд энэтэй адил энэнийг дагалдаад за худалдаа арилжаа цагаан будааны тариалангийн гол төв болсон Осака тэр нь болохоор бас амар мундаг хөгжсөн. За Киото болохоор соёлын төв байгаа даа тийм. За энэ бол бас их энэ үед хөгжсөн гэдэг. Ерөнхийдөө өсрөнгөө хөгжлөө 200 жил байсан байгаа даа байхгүй. Pax Japonica гэж тий. Юу лээ Pax Tokugawa юу гэсэн тийм нэр том яа байт юм билээ тий. За соёлын хувьд болохоор нөгөө модон бар хэвлэл байгаа шүү дээ. Нэг болтсон дэр ингээм төрөж байгаа л ингээл дараал яг ингээд мэдэгддэг шүү дээ. Яг тийм модон бар чинь тий. Модон бар хэвлэл байгаа. За уран зураг, кабуки театр, хүүхэлдэйн театр, сумо барилдаан тий. За гейшагийн соёл тий. Одоо нөгөө гейшач нь одоо зүгээр нэг биеэмлэгч биш шүү дээ. Тэр чинь маш ухаалаг, урлагийн одоо чадвартай, гүн одоо яруу найргийн чадвартай, хайку уншдаг тийм мундаг хүүхнүүд байгаа. Тэр мөр соёл чинь одоо айгу мундаг төгсөн байгаа. Ямар сонирхолтой юм бэ? Яг энэ 200 жил нөгөө дотоодоо зөрчилгүй амар амгалан байсан хэрнээ хилээ маш сайн хааж чадсан учраас нөгөө гадаадын алтан товтлогчдоос бас тий
Ер нь дотоодын зөрчлийг нь ашиглаж л үндэслэл буулгадаг шүү дээ. Тэр боломжийг байхгүй болохоор гадны эзэнт гүрнүүд халдан довтолж чадахгүй. Тэгсээр нэ арилжаа 8-ага тэгээ нээлттэй байлгах гэсэн мөртлөө өөрсдийнх нь яг үндэсний нэгдмэл нэг ондоошлол бий болох боломж аягүй сайн бий болсон байна. Харин тийм. Түүнийгээ дагаад тэр нэгдмэл дээр урлаг, соёл, гар урлал, ахуйн соёл те энэ бүгд бий болж чадсан юм байна те. Тийм. Тэг одоо тэр Европын байлдан дагуул гээл Испанийн колоничлал гэж бодохоор чи эцсийн үндэ хожсон испанчууд л болохоос биш хоорондоо байлцсан уугуул Америкчууд л байна. Тийм. Тэгэхээр тэрнээс одоо сэргийлж чадсан л байгаа юм л да. За тэгээд цаг ямар хурд яваад байна. Хоёул нэг хамтран ажиллаад танилцуулах цаг болчихно. Болчлоо. За цаг хугацааны аялал нэвтрүүлгийг маань өнөөдрийн дугаарыг UB Rice будааг импортлон оруулж ирдэг Улаанбаатар гурил компани ивэнтгэдгээ ажиллаж байна. За UB Rice-ийн будаан дэлхийн хамгийн одоо том хар хөрсний 3 бүсийн нэг болох Бүгд найрамдах Хятад улсын Хэлэн Жон мужийн тэгш талд ургадаг бөгөөд жилд ганцхан удаа ургац авдаг тийм тал юм байна. За тэгээд энэ талны югаараа алдартай вэ гэхээр шин тэжээлээр баялаг хар хөрстэй цэнгэг устай агаарын бохирдлого бүс нутаг учраас ер нь бол хамгийн одоо дэлхийн шилдэг цагаан будааны бүсийн нэг тооцогддог бөгөөд хамгийн сайн чанарын цагаан будааг энэ талд ургаад Монгол улсад импортлон авчирдаг юм байна. За тэгэхээр UB брендийн цагаан будаа нь хибрид сортын олон улсын ISO 22000, ISO 9001 стандартыг хангасан дээд зэрэглэх бөгөөд бусад будаатай харьцуулахад илүү том ширхэгтэй, байгалийн үнэртэй B1, B2 болон кальц, эрдсээр маш баялаг 100% органик будаа, одоо органик нэмэлт бодисоор бордоого будаа тооцогдсон юм байна. За та бүхэн хэрэглэгчд маань UB Rice будааг худалдан авахыг хүсвэл бүх сүлжээ хүнсний дэлгүүрүүд болон худалдааны төвүүд, хүнсний захууд, гэрийн дор хүнсний дэлгүүрт нь хүртэл байгаа гэж байна. Би нөгөө цагаан будааны хэрэгэлдэг болохоор яг сайн мэдэхгүй байна. Би ч яста будааны хөвгтэй байхгүй тэгэхээр тий. Би одоо ер нь яг миний хувьд юм байхгүй нэг будаа хоол гоё болох уу муухай болох уу гэдэг чи яг будаанаас хамаарчдаг байхгүй юм. Тэгэхээр би бүр яг батлан хэлмээр байгаа. UB Rice би бүх төрлийн будаа идэж үзээд зах дээр байдаг нөгөө том хөлийн будаануудыг ингээ бүгдийг нь авч үзээ. Тэгээ ерөөсө хамгийн гоё будаа яалчгүй UB Rice гэдгийг бүр батлан хэлмээр байна. Ямар гоё. За би тэгтээ баг байхад цагаан будаа гоё үнэртэй байдаг гэсэн. Агшсны дараа нь гоё үнэртэй. Тэр үнэр байвал гоё санагддаг. Энэ будаа нь байгаа юу? Байгаа. За би ямс ч үзээ хоёлаа дараагийн нэвтрүүлгээрээ дурдъя. За цаг хугацааны аялал нэвтрүүлгийг маань ивэнтдгэн та бүгд төрөж байгаа. Улаанбаатар гурил компанид баярлалаа. UB Rice будааг импортлон оруулж ирдэг юм байна. За баярлалаа. За цагтаа багтахын тулд ч нэлээд юм алгасгал хэрэгтэй болчлаа да. За энэ нөгөө нэг Япон одоо буцаад нээгдэх тухай ярих хэрэгтэй болчихж байгаа. Тэгээ 200 жил байсан. Тэгээ 200 жил хаалттай байж байгаа. Одоо 18 дугаар зуунд одоо нээлттэй болж эхэлж байгаа байхгүй. За аж үйлдвэрийн хувьсгал гарчлаа. 18 дугаар зууны төгсгөлд Англид аж үйлдвэрийн хувьсгал гарч байгаа шүү дээ. За тэгэнгүүт энэ Европч нь одоо нэг юмда бас за мэдээж өөрсдийнх нь одоо шинжлэх ухааны хөгжил хүчин зөвтгөлийн дээр байгаа. Гэхдээ бас нэг өсний амар том аз ахгүй Европчууд аж үйлдвэрийн хувьсгал гэдэг чинь зэрэг зэвсэг техник бүх үйлдвэрлэлийн тэр юмараа тасрах дэлхийн бусад бүх бүс нутгаас тасрах боломжтой болсон тий. За тэгээд тэгжсэн чинь 1800 за хайнад хүрсэн байгаад өнөөдөр бас миний хоолойж явах сайн сонсогдож байгаа л үзэгчд манаас хүлцэн оочлаарэ. За тэгжсэн чинь 1808 онд Британий нэг Фейтинг Баатар хөлөг гэдэг байхгүй фрегейт гээд одоо үндсэндээ альва нөгөө флотын тэргуунд явдаг тийм хүчрэх хөлгийг Баатар хөлөг гэдэг. За тийм нэг Баатар хөлөг Нидерландын нэг хөлгүүттэй ингээ байлдаал хөөцөлтөл ингээ явж ирсэн аа. Японы юунд ороод ирсэн. Нагасакид ороод ирсэн. Тэгээ нөгөө Японч үчиг гайхаад юу амар зүртэй том хөлөг ороод ир нөгөөч нь зэвсэг техник бүх юмар ингэ тасгаа илүү тэр чи холоос ингэ байлдж мэлж байгаа харагдсан шүү дээ. Тэгмүүд бүр амар холын тусгалтай нөгөө их бомон тэгээ нөгөө Японч үчиг сүрдээд тэгээ юу амар өндөр хөвчлөлтэй ороод ир өөртөө бол амхинд дотор бол алаад байгаа шүү дээ бид нар чинь тий. За тэгээд тэрнээс эхлээд одоо үндсэндээ зөвхөн Нидерланд анхаарлаа хандуулгаа болоод Британд анхаарлаа хандуулж байгаа. Тэгэд одоо Британи анхаарал хандуулаад эдгээр улсуудын хэл соёл нь ямар юм байдгийг судлаад анхны 6000 хүүхдээ Англи, Япон телевизээр телевиз зохиогдсон гэдэг. За ингээд одоо үндсэндээ соёл хэл соёлын хувьд одоо ингээ гадаг шаниалтай болж эхэлж штэ тий. За 1842 онд Манччин улс харт амьтны 1-р дайнд ялагдах уу. Тэгээд одоо үндсэндээ
англичууд одоо ингээд юунд амар том нөлөөтэй болоод тэнгууд Японч ч бүр сандард юм аа тийм. Яаж яхад одоо хүн одоо тэр үед нөгөө нэг одоо нөгөө тэр чинь нөгөө хүчтэй хөлгөд орж ирээд нөгөө тулгалт хийн штэ. Би танаас танахаас цэрэг юу хангамж авмаар байна. Хүнсний хангамж авмаар байна. Би тэр хөлөг одоо хөлгөн онгоцоо засаж цэглэвдэг баймаар байна. Гингүүд нь тэрийг одоо хүлээж аваад хүн саалгын соёлоор хангаад ингээд явуулдаг. Тийм болсон байсан. За тэгээд одоо ингээд энэ үед болохоор нөгөө хүн амын тоо хэтрээд бас нөгөө байгалийн гам шиг энэ тохиолдоод тэрнээс болоод одоо дотоодын бослого юм. Одоо ер нь шоогун чи унах төхөөд байгаа юм л да тийм. Дотоодын бослого юм гарч эхэлж байгаа юм. За тэрнээс дахиад одоо бид нар одоо энэ Европын Европч хүч аягүй хүчтэй байгааг мэдсэн ноёдууд чинь бид нар одоо айрмаа биш орчин гэж хэлэхгүй болохгүй байна. Тэг энэ технологийн дэвшлүүдийг оруулж ирэхгүй болохгүй байна гэсэн нөгөө ноёдуудын одоо юу дуу хоолой бас гарч ирж эхэлж исэн. За ингээд одоо үндсэндээ 200 жил Японыг хөгжүүлсэн хаалттай Сакоку үе маань эцсийн нэмдээ одоо сул тал болж үе өнгөрөж сул тал болж эхэлж байгаа юм л да тий. За тэгжсэн чинь 1853 онд Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн дивизийн командлагч Мэтью Калбрет Перри гэдэг хүн 4 ширхэг өөрийн хөдөлгөөрт онгоцтой ороод ирсэн. Тэнийг хар хөлөг гэж нэрлэдэг байхгүй. Ягаад гэвэл нөгөө өөрийн хөдөлгөөртэй одоо за жоохон дээрх үеийн Титаник л гэсэн үг шүү дээ ер нь тийм. Асар том. Тэгээд нөгөө яндангаас утаас авсуулаад зүлдэгтэй яндан яндан хар утаагаар. Тий хар утаандаа тэгээд бүр нэг падан хар болсон юмнууд явж идэг гэсэн байхгүй. Тэгээд нөгөө номхон далаагаас ороод ирсэн. Тэгээд тэд нар юу хайж явж ийн гэхэл нүүр сайж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө түл сайж байгаа. Тий. Японд очиж тулгалт хийн штэ. Би танахаас нүүр сав. Тэгэнгүүт одоо за нүүр сичээ өгөө гэж хүлийн зөвшөөрөхөөс өөр аргагүй штэ. Тэгэнгүүт нь одоо ерөөхдөө шоогун болон тэр феодал ноёд чинь, даймё нар чинь бид нар европчуудын аль нь орж ирсэн алуулах юм бэ? Хяа цохилох юм бэ? Гэт одоо ингээд ингээд айгуу том цочролд орж байгаа хөөх. Тэгээд ерөөхдөө бид нар асар урдтай орчих үечихгүй болохгүй байна гэд. Тим дүгнэлтэнд хөрсөн байгаа. За тэгээд энэс нэг жилийн дараа нөгөө Ферри гээд дивизийн командлагч чинь илүү том флоттой хүч төрөнг илүү орж ирээд одоо Канагавагийн гэрээ гэдэг юм байгуулсан. За энэ болохоор одоо Японоос одоо тэр хангамжийн бүх юм авахта төвшөц газар болгоод байна шүү дээ. Тий, тийм болж байгаа. За тэгээд ер нь энэ гэрийг байгуулснаар одоо Японы Сакокуи дуусах тэр одоо эхлэн тавигдж байна гэж үзээд байгаа. За уг гэрээ ясаар одоо Шимода Хакодате гэсэн хоёр бомбыг одоо Америкийн хөлгүүдэд нээсэн. За Америкийн консулын газрыг байгуулсан Японд. Тэгээ Саппоро Токайдод нөгөө Японы анхны ууран галт дэрэг явсан газар гээл Америк хүн ирээд Саппорогийн их сургуулийг хөдөө аж ахуйн сургуулийг нь анх байгуулсан гэдэг юм биш үү? Тий, Америкт нөлөө нь ороод ирсэн тий. Тийм ээ. За тэгээд тэрнээс чинь их удаагүй байтал Британи, Орос, Нидерланд гэдэг нөгөө улсууд чинь бүгдээрээ одоо бомбтуудаа ингэ нээгээд эхэлж байгаа байхгүй. Ингээд үндсэндээ 4 жилийн дараа Эдо, Кобе, Нагасаки, Нигата, Йокохама гэсэн энэ одоо баахан бомбтууд ингэ бүгд нээгч. Японч ингэ талаас ингэ нээлттэй болсон. Одоо аргагүй ирэх нь ороод одоо хүч төрөн вилдэд өртөөд нээлттэй болсон болчихж байгаа байхгүй. За тэгээд баахан худалдааны гэрээ байгуулж байгаа. Тэд нар нь болохоор ерөнхийдөө нөгөө Европын хүчнүүд амар давуу талтай. Одоо маш бага тарифтай Японы талаас тийм. За тэгээд ийм одоо юунууд худалдааны гэрээнүүд байгуулсан. За ингээд Япон улсад гадаадын бараа үзэл суртал одоо тэгээд дээрэс нь ард иргэд тийм Европ хүмүүс хөлгөлдөж эхэлсэн. За импортын хямд бараанд дотоодын гар үйлдвэрлэл нам зохиолсон. Тэгээд тэр чинь дэгэн штэ нэг үйлдвэрлэлсэн бараа үйлдвэрлэлсэн байгаа чинь маш хямд ороод ирчих жоох нэг хүмүүс мэт талах малахчод цагаан модод бүр хамаагүй хэмд болоод ороод ирчихдэг гэдэг ч юм уу тий. За ингээд харийн хүчинд автаад нөгөө Сакоку бодлогоод хаалсан. Одоо шогун тий. За тэгснээс болж одоо олон самурайны дүргүүцээд одоо Токугаваг арчаагүй сул дороогоор нь дуудаад тэгээ үндсэндээ одоо тухай нөгөө яг шогуны үед чинь болохоор эзэн хаан гэж үг нь байгаад байгаа шүү дээ. Гэхдээ ерөнхийдөө зөвхөн биелэгдлийн шинжтэй болцсон. Бүх эрх мэдэл шогун чинь яг манайхны яг шогуныг нөгөө хаан гэж ойлгоод дээ. Хаан харах юм биш. Энд чинь нөгөө цэргийн тэргүүн жанж юм байхгүй. Бүх цэргийн эрх мэдлийг одоо гартаа татгаж. Гэхдээ
одоо эзэн хаан болохоор зөвхөн бэлэгдлийн шинжтэй бүх юм эзэн хааны зарилгаар явж гин гэдэг боловч үндсэндээ шогн өөрөө бодлого боловсруулаад эзэн хаанаар зөвшөөрүүлсэн нэртэй л явж идэг байсан тий. Тэгээд үндсэндээ одоо эзэн хааныг дээдлж зэрлгүүдийг хөө гэдэг тийм бослого гарч одоо бослого тэмцэл гарч ирээд одоо 1868 онд сүүлчийн шогуныг төлөхөө гэж унгаж байгаа. За ингээд шогун засаг одоо төлөхөө унгаж байгаа маа. За энэс одоо энэний дараах одоо алдарт одоо Мэйжигийн сэргэлт гэдэг үе. Мэйжиг үе эхэлж. Тийм Мэйжигийн үе эхэлж байгаа. Энэ бүр үнэхээр гайхалтай Япончууд бүр ямар гайхалтай ард түмэн юм бэ гэдгийг за яг нэг дайн тулаан империалист, милитарист гэдэг ингээд юунууд байгаа юм л та зөвхөн өөрсдийнх нь тэр нөгөө нэг хатуу жил бодлогын нэгдмэл байдал сүрхүч тэрмэрийг бодглохлоор бас биширмээр байхгүй нэг ясандаа тий 30-аад жилийн дотор Японы модернизац хийгээд Оросыг дийлэх хэмжээний одоо Порт Артур Цусимагийн тулаанд Японы Оросын эзэнт гүрний тэр том флотыг бүр юу ч үлдээхгүй живүүллээ шүү дээ. Тийм ундаг 30 жилийн дотор тийм амар одоо цэргийн хувьд тийм их хүчтэй модернизац гэж эдийн засгийн хувьд бас асар хүчтэй болж. Гэхдээ яг Токугавагийн үед бол эдийн засаг бол Хөхий намын суурь нь аюул цан тавигдсан байсан. Тэрийг мундаг ашигласан. Тэгээд ийм одоо модернизац хийж гарч ирсэн одоо империал Японтэй Японы эзэнт гүрэн гэдэг чинь гарч ирж тийм болж байгаа юм. За тэгээд одоо нөгөө ер нь иймэрхүү юуны isolation гэдэг нь тийм тусгаарлах бодлого дэлхийгээс өөрийгөө хаах бодлого барьж исэн одоо өөр бас ингэ жишээнүүд байгаад байгаа юм л та. За Мин ус тиймэрхүү бодлого барьж исэн, Манжчин ус тиймэрхүү бодлого барьж исэн. Гэхдээ нөгөө эдгээр чинь их газрын гүрнүүд учраас нөгөө торгоны зам амаар худалдаага хийхгүй л болохгүй шүү дээ чинь сүрэн шүү дээ. Тийм болохоор бас хараахан тэр юугаа хийж чадаагүй. За ялангуяа Манжчин улсын тэр нөгөө хаалттай бодлохоос ч болж нөгөө нэг тухайд Монголыг ч одоо үндсэндээ Манжи харьяаны ус гэж үзчихсэн юм чинь одоо дотоодын хөгжилтэй анхаарангуудаа Монголыг хятаджуулах бодлого баримтлсан чинь тэрийг монголчууд ингээд эрсээс сэргүүцээд монголчуудын эрх чөлөөний хөдөлгөөн чинь бас тэр үеэс эхэллээ шүү дээ тийм. Тиймэрхүү ингээд одоо нөгөө нэг гинт хүч төрж орж исэн колоничлал байна. Аж үйлдвэрлэлийн одоо нөлөөтэй бас колоничлал. Тэрнээс өөрсдөө хамгаалах гэдэг ер нь Азийн энэ нэг 2-3 улсууд Японд тэргүүтээ улсууд юм өөрийгөө тусгаарлах бодлого баримталж ирсэн. Тэрнээс ер нь баг амжилт болсон ганц улс нь Япон гэж хэлж болохоор байгаа. Бусад нь бол ялангуяа Манжчин улс бол өөрийнхөө одоо хойтгийг уншилсан шүү дээ тусгаарлах бодлогоосоо болоо тий. Гэхдээ нэгэнт одоо нэгэнт хожимдсан байсан л да 2 удаагийн ард юмтай ялагдчихж байгаа юм чи тий. За тэгээд одоо ер нь дараагийн дугаартаа ингээд шууд өргөжлүүлээд тийм байна. Шууд өргөжлүүлээд Орос Японы дайныг ярьчээ гэж бодод байгаа. Харин тийм. Энэ дээр бол үнэхээр супер юм болно. За манай үзэгчид таална сансараа. За баярлалаа Мөхбаатараа. Маш сонирхолтой нэвтрүүлэг байлаа. Тэгэхээр та бүхэнд шинжлэх ухаан таны мэдхүү од өндөр сувгийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Хөтлөгч орчуулагч Мөхбаатар болон мөнхцөл миний би энэ дугаарыг та бүхэнд хүргэлээ. Цаг хугацааны аялал нэвтрүүлэг танд YouTube-ийн од өндөр сувг, NTV телевиз болон од өндөр радио 83.3 болон 107 хөтөлбөрөөр хүрлээ. Өнөөдрийн дугаарыг өв соёл уламжлалт эдлэгч оюутлогоо болон UB Rice амттай сонголт будааг импортлогч Улаанбаатар гурил компанид дэмжин та бүгд хүргэлээ. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа баяр та. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од өндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.